Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол улсад өмч хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж эхэлснээс хойш 35 жил өнгөрчээ. 1991 оноос хойш нийт 2019 аж ахуй нэгж, үл хөдлөх хөрөнгө, хувьцааг бүхэлд нь эсвэл тодорхой хувийг хувьчилж, улсын төсөвт 278 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх, хувийн хвшлийг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр болсон. 2025 оны байдлаар уул уурхай, эрчим хүч, дэд үтц, зам тээвэр, банк, санхүү, мэдээлэл харилцаа зэрэг салбаруудад толгой компани 84, тэдгээрийн охин хараат компани 17, нийт 101 төрийн өмчт болон төрийн өмчийн оролцоотой компани үйлдвэрийн газрууд үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээр компани үйлдвэрийн газруудаас 100% төрийн өмчийн 73, төрийн өмчийн оролцоотой 22, олон нийтийн нээлттэй хувьцаат компани 6 байна. Төрийн өмчт компани үйлдвэрийн газрууд нь 2024 оны жилийн эцсийн аудитлэгдсэн санхүүгийн нэгдсэн тайлангаар 59.4 их найт төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 74.3%-ийг эзлэх хөрөнгөтэй байна. Нийт орлого 26 их найт буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 32.5%. Нийт өр төлбөр 23 их найт буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 29%. Тай тус тэнцэж байна. Засгийн газрын 2024-өөс 28 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт төрийн өмч компани засаглалыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, үе шаттай хувьчлахыг хэрэгжүүлэх зорилт тусгагдсан бөгөөд шинэ нэтгэл, эрс шинэтгэл Монгол улсыг 2026-аас 2030 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлд төрийн өмчт компанийн засаглалыг олон улсын компанийн засаглалын зарчим шилжүүлэх, төрийн болон орон нутгийн өмчийн үр ашиг хариуцлага нэмэгдүүлэх, өмчийн харилцааны бүртгэл, мэдээллийн ил тод байдлыг бүрэн хангуулах, цахим шилжилт хийх зорилтыг хэрэгжүүлэхээр тусгагдсан. Иймд төрийн өмчт хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн болон стратегийн хөрөнгө оруулалт санал болгох хувьцааны хувь хэмжээг үндсэн чиглэлээр тодорхойлсны дагуу нээлттэй хувьцаат компани болгох, төрийн мэдэлд байх өмчийн хүрээг дахин тодорхойлох, төрийн өмчт компани үйлдвэрийн газруудыг тодорхой шалгуурын хүрээнд ангилж авч үзэж, ангилалт тус бүрийн онцлог тулгуурлан, төрийн зүгээс тухайн компанид оролцох өмчлөлийн бодлогыг ялгамжтай авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзлээ. Мөн давхурдсан чиг үүрэгтэй үр ашиггүй хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах, цэгцлэх үүднээс чиг үүргийн давхардлыг арилгах, бүтц оронтойг оновчлох замаар төрийн өмчт компани үйлдвэрийн газруудыг нэгтгэх, нийлүүлэх, өөрчлөн зохион байгуулах, шаардлагатай тохиолдолд татан буулгах арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төсөлд тусгасан. Төсөлд эхний ээлжинд олон нийтэд нээлттэй болгох, хувьцааг биержээр арилжаалах, төрийн мэдлийн хувьцааг худалдах болон өөрчлөн байгуулахаар дараах компаниудыг тусгасан. Төрийн өмч дараах 18 хуулийн этгээдийн энгийн хувьцааг нэмж гарган биержээр олон нийтэд нээлттэй худалдана. Үүнд Монголын цахилгаан холбоо компани, хөдөө аж ахуйн бирж компани, үндэсний давхар даатгал, Монголын хөрөнгийн бирж, хөдөө аж ахуйн корпорац, Шивэво, Багнуур, Мят зэрэг төрийн өмчт компани, төрийн банк, Эрдэнэс 5-толгой, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Critical Minerals, Дулааны 3-дугаар цахилгаан станц, Дулааны 4-дугаар цахилгаан станц, Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц, Дорнод бүсийн эрчим хүчний систем, Дархны Дулааны цахилгаан станц, Амгалан Дулааны станц. Төрийн өмчт болон төрийн өмчийн оролцоотой дараах 8 компани төрийн эзэмшлийн хувьцааг худалдана. Дулааны шарын гол төрийн өмчт хувьцаат компани, Цемент Чохоо, Монгол шуудан, Багнуурын Дулааны станц, Налаахын Дулааны станц, Хөвсгөл Дулааны станц, Хов Дулааны станц, Улаангомын Дулааны 2-дугаар станц. Дараах 7 төрлийн төрийн өмчт хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах, татан буулгах, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх арга хэмжээ авна. Үүнд Эрдэнэс Монгол цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, мэдээлэл технологи үндэсний парк, Авто импекс, төвийн бүсийн хүнс хөнгөн үйлдвэрийн технологийн корпорац, автозам засвар ажилтны нэгтгэл, дээрх компаниудын хувьд нээлттэй хувьцаат компани болгохын тулд компанийн засаглалыг шинжлэх, санхүүгийн тайланд нь хөндлөнгийн аудит хийлгэх, ил тод мэдээллийн тогтолцоог нэвтрүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай. Үүний зэрэгцээ өмнөх жилүүдийн хувьчлалын хэрэгжилтийг нэгтгэн дүгнэж,
зайлшгүй төрийн мэдэлд байх өмчийн хүрээг дахин тодорхойлсны үндсэн дээр давхарцсан чиглүүлэгтээ үр ашиггүй хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах цэгцлэх асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай байна. Тодорхойлбол Монгол Улсын их хурлаас 2001-ээс 2022 оны хооронд төрийн өмчийг хөгжлөх, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийг 5 удаа баталсан боловч хэрэгжилт хангалтгүй 33%-тай. Давхарцсан тоогоор нийт 115 хуулийн этгээдийг хөгжлөх, өөрчлөн байгуулахаар заасан ч дийлэнх хувь нь хэрэгжээгүй байх тул дээрх үндсэн чиглэлүүдийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр авах арга хэмжээний саналыг мөн төсөлд тусгалаа. Төрийн өмчийн хөгжлөх бодлогыг хөрөнгийн зах зээлийн чиг хандлага, эрэлт нийлүүлэлт, хөрөнгө оруулагчдын сонирхол, хуулийн этгээдийн бодит үндсэн, үнэлгээний тулгуурлан тогтоож, үе шаттай ил тод хөрөнгө оруулагчдын сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх нь зүйтэй байна. Төсөлд төрийн өмчт хуулийн этгээдийн хувьцааг биержээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хөгжлөх, өөрчлөн байгуулах эхний ээлжинд авах арга хэмжээний саналыг тусгасан болохыг энэ дашрамд дурдъя. Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ төрийн өмчийг хөгжлөх, өөрчлөн зохион байгуулах хувьцааг 2026-аас 2028-нд биержээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэлийг хэлэлцэн шийдвэрлэхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.